Сайхан баяр наадмын нэвшлээ төвшүүлэх гэж байна. Залуухаа баяр дэсэндээ баяртай байна. Ахынхаа баяр наадам дээрээ нутагтаа сайхан байна. Өөрөө авраг болцсон юм шиг л өмнөөс нь баярлж явна. За тэгэхээр эрүүлэнх ахыгчтай эрүүлэнх сайхан бүхнийг хүсээрэй. Тийм. За нутгийн зам олон цугларсан байна теж. Нутагтаа ирсэн сэтгэлээ бас хэлэх баг. За нутгийн зам олон маш сайхан дэлгэр, маш сайхан байна. Нутаан таньдаг хүмүүс харагдаад энэ чиг сайхан юм байна уу? За сайхан надаарай. За баярлалаа. За ингээд манай Буурлавын улсын авраг малчин болсны ингээд нэг баяр болж байна. Тэгээд би одоо хамгийн том зээх хүн. Тэгээд ер нь одоо сая барилдаад тэгээд энэ барилдсан. Тэгээд одоо ингээд энэ хуран цугласан наадамч болондоо нутгийнхаа зоолондоо тэгээд ах トゥ хамаатан сад наав ээж дөрүүлж өсгсөн аав ээжтэй ингээд баярын төрөвье гэж сайхан надараа гэж хэлсэн байна. Улсын авраг гэдэг хүндэт цолоор одоо нэрээ нэлээсэн ахта маш их баяр хүргэж байна. Ингээ нутгийн зон олон ах トゥ энэнд цугласан ах トゥ нэртэй сайхан баярлаараа. Бүгдэд нь баярын хүргье. За та яг энэ наадмын үйл ажиллагаа болж байгаа торгон дивжээнийхэн талаар бас өнөөдөр нараар төгшөлсөн сайхан өдөр байна. Их сайхан өдөр одоо бидний цуслан байнг энэгээр одоо дээрээс уламжилж цусж ирсэн нутгалж ирсэн газарт энэ солны мэлалах гэж явахдаа их баяртай байна. их сайхан байна тийм ээ. Их гой сайхан байна. Эндээс ирсэн улсууд нутаг орноо мөрөөдсөн сансан улсууд бүгдээрээ сайхан наацгаж яна бүгд нь баярын мэнд хүргье. За олон сайхан залуу бөхчүүд барилдсан тий. Тэглээ олон сайхан залуу бөхчүүд баярлалаа. Эндгийн баруун дургаас шилж байна. Тэгээд эндээс ирсэн ах トゥ угийн хүүхдүүд хоорондоо барилдаж байна. Манай сумч нь бол цолтоо залуу бөхчүүд бас нэлээд их болсон байна. Тэр та сайхан бөхчүүд барилдлаа. Барилдаж байвал тэгээд одоо хоёрын байглах гээд байж ах шиг байна да. За та сайхан наадаарай. За сайхан наацгаагаараа. Ерөн чинь нөгөө нах цагтаа ахтай малан нутгийн ард юм наад цагаан нутгийн ард юмдэн алам өндөргийа баяр наадам сайхан болж байна. Сайн байцгаана уу сайн цагаархан сумын ард иргэдээ за өнөөдөр мөр жилийн босгон дээр Монгол улсын авраг цол хүртсэн. Эрдэнэцэн нүүр ах маань Монгол улсын аврагын сайхан наадам өнөөдөр хийж байна. Тэгээд энэ наадамд үйлцээрсэн нутгийн зон олондоо халуун ахын дөстнөөс сайхан баярын мэндийг хүргье. За гэлээ олон сайхан бөхчүүд баярлалаа. Сая их насны морд явлаа. Таны сэтгэл хэрэг. За 3 сайхан сумын заан барилдаж байна. Гурлаа сумд 2-оос дээш удаа төрүүлсэн юм сайхан сумын заанууд байна. За энэ сумын заанууд дотор бас Увс аймгийн цагаархан сумын нэрийг өндөр өргөж явсан. Монгол өхний өргөнд төрүүлж байсан. Амар санаагийн Бэгмүр сүрэн сайхан сумын заан барилдаж байна. За нэг харцах, нэг начин мустан залуу өгчүүд барилдаж байна.
За миний Монгол улсын аварга малчны маань бас удмын ач зээнэр нь бас олон баярлдаж байна. Өнөөдрийн баярын онцлог бол энэ байна. За гэлээ та сайхан надаарай. За баярлалаа. За тэгвэл нутгийн зам олонд баярын мэнд хүргэе. Өнөөдөр нар удагшилсан сайхан өдөр бол сайхан баяр наадам болж байгаа баяртай байна да. Нутгийн зам олон одоо энэ ахын дүүс тэгэл одоо баярын мэнд хүргэе. Танд энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Наадамч олондоо бол өнөөдрийн мэндийг дэвшүүлээ сайхан наадахыг үсээрэй дөө. За олон сайхан залуу бүхчүүд баярлдаж байна. Тэгвэл харна халгүй яах вэ? Сайхан хүч төгөөг гаргаж барилдах байлгүй. Сайхан баяр наадаа тийм бэлтгэж цугласан байж сайхан одоо наадах гэж хэлж байна. За гэлээ та сайхан надаарай. Баярлалаа. Өнөөдрийн сайхан өдөр Монгол улсын аварга малчин Эрдэнэсэн дээгүүр Панасрыг жойрын маань одоо нэг аваргын мелодик наадам болж байна. Энэ наадамд олон сайхан одоо наадамчид ирсэн байна. Одоо их насны даа хуралдах, их насныхаа мөрдөө үзлээ. Өнөөдөр сайхан өргөн удан сайхан баяр болж байна. Тэгээд энэ наадамд хүрэлж ирсэн хамтаалан их өндөр сэтгэлтэй. Тэгээд баярын одоогоор амсгалах сайхан байна. Тэгээд цаашдаа манай одоо сумаас төрсөн одоо 9 дахь аварга манай хонтоогоос одоо төрж байгаа улсын 2 дахь аварга байгаа. Эрдэнэсэн дээгүүр хаагаа цаашдын ажилд амжилт амьдрал нааж жаргал ирүүлэх сайхан мөхнийг хүсье өрөөё. За та өөрийгөө танилцуулж болох уу? Би захаарсан яриад хонтоогийн яриад аймгийн алдарт байж Арсаг батчаалж юм байна. За тань үнэхээр их баярлалаа. Тэгээд таны цаашдынх нь одоо энэ олон сайхан наадмууд болон одоо бүх одоо таны эрүүл энх бүх сайхан бүхнийг танд хүсье өрөөё. За баярлалаа. Танад хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье. За та сайхан надаарай. За баярлалаа. Сайхан надаарай. За сайн байна уу та? Сайн байна уу? За энэ сайхан өдрийн танд халуун мэндийг хүргэе. Тэгээд өнөөдрийн баяр наадам үнэхээр сайхан, дэлгэр сайхан болж байна. Ингээд таны сэтгэлийг сонсъё. Их ч надад бүр энэ баярлаад их гоё байна. Одоо их онц хэлээд хам алга гоё байна. Энэ тэндээс ах トゥ арга түрлэлээ. Тэгээд найз нөхд гэж ирлээ. Хаагаа Улаанбаатараас ангийн амт найз гээд өчтөр гараад ингээд машин унаад аймгаас Удаангумаас Сумаас ингээд ирж байна. Тэгэл ирнэ одоо бүр хэлэх үг алхаа. Яслаа нэр 8 наснаас 80 насны хүртэл бүх насныхан маань цугларсан байна. Сайхан бүх арилдаж байна тий. Тэгжэн их насны мөртөө сайхан ирсэн. Бага насны 2 насны мөр тавиад бүх арилдаал тэгэл бас янз бүрийн тэмцээн явуулна л гэжээ. Игчт нь бол нөх онц мэдж байгаа мал гүнхэн явж байна штэ. Тэгээд энэ сайхан алдар соол нэг хүндийг хүндлээд энэ хүүхд өөр хүүхд хийгээд ингээд ийм сайхан баяр хийж байгаа гэж нь бүрийн. Тэгээд ах トゥ арга төлөө энэ хол байраас өнгөсөр их баяртай байна. Тэгэлгүй яах вэ? Одоо ингэ бэлтгэл ажил хангах гээд бас баггүй олон өдөр нойргоо хоноо яав. Яах вэ? Гайгаа тэгэл. Бас хүүхдийн хүчээр тэгэл хүүхдүүд ирэл хийхээр чинь өвчин бас гайгаа ерөнхийд нь тийм юм бол яриад. За ингээд нутгийн сайхан өндөр настай сайхан буурачууд асар дүүрэн ирсэн сууцгааж байгаа харагдаж байна. Тий. За ингээд та наадамч олондоо болон ах сайхан ахмадуудаа мэдчлээ төвшүүлье. Хорон сугларсан наадамчтай бүгд эрүүл энх сайхан урт удаан насхыг хүсье. Тэгээд эрүүлгээд байгаараа л гэж хүсье. Одоо өөр хамгийн гол нь эрүүл хүнээ. За тэгэлгүй яах вэ? Ингээд цаашдаа бас болон ах トゥ болон нутгийн зам олноо баярлуулж олон сайхан наадам хийгээрэй гэж хүсье өрөөё. Сайхан надаарай. Тэр бүлгээр болгоо чи. За сайн байна уу? Сайхан өдрийн мэндийг хүргэе. За сайн байна уу. За өөрийгөө танилцуулъя. Өнөөдөр яг ямар үйл явдал болж байна? Тэгээд сэтгэл хэр байна? За өнөөдөр болохоор манай аавын Монгол улсын аварга малчин болсны цолны мелодик наадам болж байна. Тэгээд нутгийн зам олон хүрэлцэн ирсэн маш сайхан үйл явдал болоод ингээд байж байна да. За ямар насны морь дурлаж байна вэ? Тэгээ өнөөдөр их насны морь, бага насны морь, 2 насны морь уралдуулаад 32 бүх барилдуулаад яваасны цэцэрлэгийн хүүхдийн бүх тэгээд нэг башууш өрх тэмцээн гэсэн нэг иймэрхүү үйл ажиллагаатай өнөөдрийн үйл ажиллагаа ингээд явагдаж байж байна.
Ааха. За наадам эхлээд нэг 2 цаг орчим болж байна. Нутгийн сайхан ах дүүс маань маш олоолаа сайхан цугларсан байна. Тэгээд мэндчлэгээ төвшүүлээч хөө. Тэгээд өнөөдөр аавын маань цолны Монгол Улсын аврах гэмээр хэм хэрхэн үндтэй цолны медаль наадамд хүрэлцэн ирсэн нийт нутгийн зон олон та бүхэндээ баярлалаа. Та бүхнийхэн цаашдын ажил үйлс амьдрал ахуй наад жаргал сайн сайхан бүхний хүсье өрөөе. Та бүхэн сайхан цусаж сайхан намарж араа, онд минь сайхан ороорой гэж нутгийнхаа зон олонд хэлээ да. За настан буурлууд маань асар дүүрнэл байх шиг байна. Тэгээд яг тийшээ бол очиж амжихгүй л байна л та. Тийм байна. Тийм зүрхшээгээд. Манай нутгийн бас холоороос ирсэн хөгшчөө настай хүмүүс ирсэн энэгээр сууж ир бас тэргээр бас зэрэглээд орж гарч чадахгүй л байна. Тэгээд тэргээр сууцгаагаад бүх наадмаа үзээд байцгааж явах шиг байна тэр маань. За аав ээжийнхэн тухай яриул одоо ах トゥ ус нь хэр их цугларсан байна өнөөдөр. Тийм энд одоо нутгийн зон олон хамаатан садан гээл зөндөө хүмүүс цугласан байх шиг байна. Аав ээж маань одоо тэгээд насараа л одоо аав маань цэрэгт явахаас өмнө мал малж яасан цэрэгт явж ирээд мал малсан. Ээж маань бас сургууль соёл гээл бас нөөш Оросд бас сургууль соёл төгсөж ирээл тэгээд энэ хоёр маань тэрнээс мал маллаад өгдөө болоод ингээл өнөөдөр одоо хөтөлмөрөө хөндлүүлээд байж байна. За Оросд сурж ирсэн гиснээс одоо боловсролын зэрэг дэвээ ахиулаад ирсэн байдаг байгаа тий. Тэр тухайгаа бас би болондоо тий. За би одоо сая хятад улсад Бээжин хотод бүх хятадын шинжлэх ухааны академид докторийн зэрэг хамгаалаад сая энэ хавар хамгаалаад тэгээд ирээд байж байна. Тий сая одоо 2 сар 3 сарын өмнө докторийн зэрэг хамгаалчаад тэгээд ирээд байж байна. За халуун баяр хүргье. За баярлалаа. За тэгээд дэлгэр сайхан наадаарай. Тэгээд мэдлэгээ төвшүүлсэнд маш их баярлалаа. За баярлалаа. Та бүхний ажилдаа амжилт хүсье. За. Сайхан наадам маань ихсэн байна. Та нэг сэтгэлээ хэлээч. За өнөөдөр ингээд манай ээж хоёрын Монгол Улсын аврам малчин хэмээх хэрхэн үндтэй цол тэмдэг авсныхаа медаль наадмаа хийж байгаа. Тэгээд ингээд ааж маань 6 хүүхдэрөө жисгсэн. Би хамгийн том нь доороо 5 дүүтэй. Одоо манай бүхтүүнэр бүгдээрээ тусдаа гарсан бүгд хамгийн багадгүй Бээжин доктор хамгаалаа ирсэн. Одоо ч гэсэн чихнэрнээс тэнд сураад доктор хамгаалаа төгсөх гэж байна. Тэрний дээдлээ ахын Ганбаатарын сумдаа энэ төрийн сангийн мэргэжилтэн гэдэг. Зөв. Тий, тэрний дээдлийг чинь бас сумдаа багааны багш 20 жил хийж байна. Тэгэхээр хамтарцгааж өгч байна. Тэгээд тэрний дээдлийн бас нэг миний дүү бас миний доотлын дүү малчин Давид хавдны залгаалнаа ламлал явж байгаа. Тэгээд би надаа манай
баруун түрүүндээ шүдний хэмжгээдэг Минд баяр гэдэг миний бас дүү байна. Өнөөдөр ингээд ах дүү хол өрөөсөө сайхан болж байна. Сая их насны морь ороод ирлээ тийм ээ. Их насны морь. Сайхан хонгор морь төрүүлж байгаа харагдаж байна. Тэр морьны талаар та мэдээлэл өгөөч. Харин тэр хонгор морийг одоо манай аав л энэ талаас өөрийнхөө цэрэг оныг онжуу байсан хүнтэйгээ холбогч байгаа энэ залууд Амбатэргийн миний дүүд авч өгсөн байлаа. Чирч өрөлдсөн цагаас л хойш ирнээр алдраа өргөж гаргаад ингээд мэдээлэл явуулдаг. Сайхан урдан гэл байгаа. Тэр мөрмөн аав минь ингээд юм дэр мэлэлгнаад их насны мөрдийн төрөө аваад надад ирж явах шиг байна. Сайхан байна. Сайхан байна тий. За уг хонгор морь маань одоо бас аймгийн 100 жил бас сумын олон баяруудад амжилт үзүүлсэн тий. Тэрнээс цаана зогсдурдаач үзүүлсэн эхлээл бүр мал эмнэлгийн 100 жилгээ болоход төрүүлж ирсэн. Зүүн ангаас өмнө 100 жил бас болж ирлээ. Тэгэхэд бүр айргийн тавд орж ирж ирсэн. Тэгээ бас яг манай аав ч шиг юм авраг малчны цалны медаль наатан төрүүлэл байшааг нүцэг авчирч ийнгээл дуулж ирсэн. Сумдаач гэсэн бас адилхан ялгаагүй мөнгө жаргал гээд гавьяат малч мөржсэн бас тэгж төрүүлж наажсэн баг. Ерөн тэгээ дурдаад барахгүй юм байна даа. Тэгээд тэгээ сайн мэдхгүй багш байна. Би тэгээд хамгийн том нь анх 2 их сургууль төгсөө бас аавч хавинаар тэгчээд Улаангомд очиод шууд нэг өсгөөсгөө том үйлдвэрүүд хийсэн зүйлээ тэнд ажиллаж тэндээс одоо төрийн байгууллагт юунд ажиллаад ерөнхий боловсрол улсын тэргүүний 2 дугаар сургуулиуд тэнд ажиллаж байж. Зөв. Тэгээд би 3 хүүхэдтэй манай том охин Баярмаа бүр оюутан болоод яг 2 дугаар курсээс шил Америкт зуны хамгаалтаарч ажиллаад ирээд байдаг байхгүй. Тэгээд 4 дахь жилдээ явцсан байна. Тэгээ энэ удаагийн Баярмаадын дээр тэр Америкаас нь сэтгэлтэй өгдлөл харж байгаа. Тэр амжаагүй чинь амжихгүй би тэр амжихгүйгаа мэдээд өвлийн нэг аврагын шагнал гардуулах үеэр би өөрөө байж ингээд багш нараас чөлөө авчаа байж байгаад явсан. Яг энэ баяр наадмын үеэр бас яг бензиний хомсдол таарлаа. Тэгээ үүнтэй холбоотойгоор бас хол ойрын ах トゥ хамаат цадмаас зарим нэрж амжааг байх тий. Тэгээ мэдчилгээ төвшүүлээч та. Тэглгүй явах уу? Стэ хол ойрын ирж араахан амжааг байгаа ах トゥ мөр та нар та бүгдний хартай шүү. Та бүгдийн хаач тус тиймэр бид нэр өдөртөө сайн сайхан явдаг бас ирээгүй ч гэсэн та бүхэндээ авч ярих цалны медалгын халан баяр мэдчилгээг төвшүүлээ. За баярлалаа. 큰 나무는 나라 이렇게 늘 어떨지 모르는 나무네. 야, 이 큰 그럼 어떨지 봐.
Монгол Улсын сайн малчин байсан нахтах Ерөнхий нөхөр Панзурын нартай маш өнөөдрийн мэндийг хүргэе. Хоёр наадмын үйлдвэр сайхан баснд баярлалаа. Ингээд хоёр ах хоёрдаа хогтосол дан жарахын өрөөдөг тавья. За та энэ наадамд бас хүндтэй үүрэг хүлээж байгаа. За шагнал гардуулах юм. Тэ одоо даагнасны нэг таам дэрсэн мөрний шагналыг гардуулах ийм явсалд оролцох гэж байна насхан хаа бас өчтөсийн хүүхдүүд төвсөн өчтөсийн хүүхдүүд учраас хадаад байна. Энэ ахтаа бас тосны мөр болоо гэж ингэ. Тэгэхээр наадмын үүрэг хүлээж байгаа тийм ээ. За ах та өөрийгөө танилцуулаач. Би овсонгийн тавьяасан сумын 95 оноос малмалж байгаа. Одоо би 30 жил малмалж байна. Өөрөө би 2013 оноос Мингат малчин 14 оноос сумын сайн малчин одоо ийм хүн байна. За одоо хөтлөдөг малмалж явна. Энэ жил нутаг бас сайхан ивэдэн гамзат байхгүй сайхан дэлгэр сайхан зам болж өнгөрж байна. Маш баяртай байна. За та сайхан надараа танилцуулсан хэлсэн маш их баярлалаа. За та үг сайхан надараа ингэж энэс наадан дуус болоогүй. Ахаа сайхан үргэлжлэх сайхан наадан байгаа. Даалга сайхан надараа.